За байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн хэлцүүлгүүрөөр орж байгаа. За хоёр дахь шатны хэлцүүлэг дээр гүйцэн боловсруулах чиглэл авсан хэд хэдэн заалтуудын нэг нь энэ 15 дээрх энэ заалтан дээр саналаа бас хэлээд за ажлын хэсэг бас тодорхой саналыг бас хүлээж авсанд бас талархалтай байгаа хэлье. За үндсэндээ энэ хуулийн өөрчлөлтөөр төслүүдэд бид бүхэн байгаль орчин нөлөөлж байгаа байдлаар нь 3 ангилаад за ингээд үндсэндээ одоо иргэдээс санал авах байдлыг нь бас нэлээд нарийн зохицуулж өгж байгаа ийм давуу талууд бас одоо орж байгаа. Гэхдээ бол өмнө яригдчихсан хувилбарууд дээр бол иргэдийн нийтийн хурлын энэ одоо бас эрх зүйн чадамжийг бас одоо дордуулах, за хуралдуулж одоо болох гэсэн ийм одоо агуулгыг бас оруулсан байсныг бол нэлээд эсэргүүцэж бас саналуудаа бас хэлсэн. За энэ удаад бол үндсэндээ одоо хуралдуулах боломжийг нь бол нээгээд тодорхой хугацаа заасан байдалтай бол бас орж ирж байгаа юм байна. Тэгэхээр иргэдийн нийтийн хурлын даргад хүсэл дэлгээснээс хойш 30 хоног гэдэг дээр би тодруулж бас асууя. За ямар ч байсан иргэдийн нийтийн хурлаар томоохон энэ газрын тус, сураан, уул уурхай энэ завцраг идэвхт бодис тэргүүтээ энэ том төслүүдийг одоо оруулж, хэлэлцүүлж тодорхой одоо бас мэдээлэлээр хангах энэ зохицуултыг бас оруулж ирж байгаа нь бол сайшаалтай. За ингээд иргэдийн нийтийн хурлыг 30 хоногийн хугацаатай бол зарлаад за энэ хугацаанд бол багтаж хуралдах юм одоо зайлшгүй шаардлага руу бол одоо үндсэндээ орж ирж байгаа юм байна. Тэгэхээр 30 хоног дээр их бага судалгаа одооны төвшөнд байдаг юм уу? Энэ дээр бас та бүх маань яаж тооцсон бэ? За нөгөө талдаа иргэдийн нийтийн хурал бас хуралдахгүйгээр төслүүдийг гацааж байгаа байдлыг бол бас яг сайжруулах гэж байгаа. Энэ саналыг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ дундын ийм хувилбар руу орж байгаа юм байна. 30-ыг харин жоохон нэмэгдүүлэх байдаг юм уу? Арай бас нэг 50 байдалтай бас тавьж өгөх байсан уу? Энэ дээр та бүхэн маань бас нэг хариулт хэлээч. За оюнгын шүү хариулъя. За гамлаг гишүүнд баярлалаа. 15 дугаар заалт их хурал дээр гишүүд олон санал хийсэн учраас тэгээ гамлаг гишүүн бас яг энэ ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналаа өгөөд тэгээ нэлээд хилцүүлгийн явцад энэ 15 дугаар заалт чамбаарч орж ирж байгаа. Тань талархал илэрхийлье. За ингэсэн маа 30 хоног гэдэг дээр за бүх төслүүд болохоор байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдэж байгаа. Наривчлсан үнэлгээгээ хийгээд таны түрүүний хэлсэн том төслүүд газар тариалангийн том төслүүд бас гаана үнэхээр том бол бас зэрэглэл нэг рүү орчиж байгаа. Ингээ ер нь бүхэл төслүүд юм том хэмжээний төслүүдэд хилцүүлэхдээ энэ үйлийг харсан байгаа. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэх тухай хуулийн 16-гийн 1-д болохоор иргэдээс албан аж ахуйн нэгжүүдээс төрийн байгууллагт хүсэлт өргөдөл гомдлыг илгээгээд хүлээдэг хугацаа нь 30 хоног байна гэдэг дээр 30 хоногийг аваад ажлын хэсэгтэр яриад хилцэж орж ирсэн нь энэ байгаамаа. Нэмээд сайд хариулъя. Санддаг шүү сайд хариулъя нэмж. За манайх эрсдэл уур амьсгалтай орны хувьд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийх хугацаа бол их богино байдаг. За аж ахуйн нэгжүүд мэдээж зээл авж байгаа. Тийм учраас одоо төсөл хөтөлбөр хэрэгжихээр орон нутгийн одоо анхан шатны байгууллагууд бас иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж өгдөггүй, хизээ хуралдах нь мэдэгдэхгүй, хуралдлаа гэхэд хэлцэх асуудалдаа оруулж өгдөггүй гэдээ яг бодит байдал дээр бол асуудлууд ийм байгаамаа. Тийм учраас нөгөө аж ахуйн нэгж компаниудад одоо төсөл гүйцэтгэгч нарт бол бас их хүндрэл бэрхшээлтэй асуудлууд одоо яг амьдрал дээр бол одоо зөндөө асуудлууд байна. Тийм учраас бид бүхэн бас орон нутгийн анхан шатны төрийн байгууллагуудын нэгжийн одоо удирдлагуудын үүрэг хариуцлагыг бас нэмэгдүүлэх үүднээс одоо хугацаагүй байгаа асуудал дээр бас хугацаа тавиад та төрийн байгууллагаас иргэн одоо гаргасан иргэнээс төрийн байгууллага гаргасан гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэн гэсэн энэ хуулийн заалтын хүрээнд 30 хоногийн дотор байх нь боломжтой. Гангүл гишүүн тодруулъя. За томоохон төслүүдийг иргэдийн нийтийн хурлаар хилцүүлэх гүйгээр бас одоо үндсэндээ явуулж болох ийм одоо үндсэндээ цонхыг бас одоо гаргах хүчээсээ асуудлыг бас засчгаад бол талархалтай байна. Иргэдийн нийтийн хурал гэдэг бол өөрөө одоо Монгол улсын засаг захиргааны нэгжийн хувьд бол хамгийн чухал механизм. Иргэдийн нийтийн хурлаар тодорхой бүс орон нутагт үндсэндээ хийгдэж байгаа төслүүд заавалчгүй орж танилцуулагдаж тодорхой саналуудыг нь бол авдаг. Энэ уламжлал, энэ байдал бол цаашдаа бид нар улам одоо сайжруулаад явах ёстой.
орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд бол одоо үндсэндээ бид бүхэн Дорнтой аймагт одоо 3 ураны одоо үндсэндээ орд газар байж байгаа. 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бид нар энэ одоо тансгийн тал дээр байгаа энэ газрын төсний үндсэндээ энэ төсөл монголчуудад өрөөгөөч өгсөө өгөөгүй одоо буцаад энэ одоо байгаль экологтой ямар нөлөө үзүүлж байгааг гэдэг дээр байнгын л маргаантай байгаа. Тийм учраас энэ асуудлуудыг бол заавалжгүй бид нар мэдээлж явах хэрэгтэй юм аа. Гангүлэг гишүүн 1 минут. Оросын холбооны улс болон бүгд найрамдагчдад ард улс тэргүүтээ бусад улсуудтай засгийн газар хоорондын байдаг юм уу тодорхой одоо ийм хэлцээрүүдийг хийж байгаа. Ингээд нууцын зэрэгэлэлтэй ийм одоо хэлцээрүүд болж байгаа гэдэг нэрийдлэр энэ томоохон төслүүд бас дийлэнх нь эхэлсэн байдаг. Үүнээсээ болоод Монголын талд өрөөгөөж өгч чадахгүй байгаа олон асуудлууд бас тулгарсан байдаг. Цаашдаа ч олон хөтөлбөрийн юмнууд бол цаашдаа явах ёстой. Гэхдээ иргэд одоо энэ дээр бас өөрсдийнхөө санаа бодлыг нээлттэй бас хэлж оролцох энэ байдлыг бол бид нэр огтоосоо хааж болохгүй. Тэдний одоо бас үндсэндээ одоо санал дээр тулгуурлаж энэ төслүүд бас явах энэ механизмыг бид нар улам сайжруулж явах хэрэгтэй маа гэсэн ийм л байр суурьтай байгаамаа. За бид нар 1 2 3 гэдэг ийм зэрэгэлтэй болсон. Тэгэхээр энэ 15 дугаар заалт маань зөвхөн энэ нэг буюу хамгийн одоо энэ байгаль орчинд онц одоо нөлөөтэй цөрөг нөлөөтэй гэдэг энэ одоо агуулга дээр зөвхөн одоо яригдж гин үү эсвэл бусад төслүүд дээр бас яригдж гин үү гэдгийг тодруулж асууя. За Уянга гишүүн хариулъя. 15 дээр зөвхөн зэрэглэл 1 дээр төслүүд дээр яригдж байгаа. 15-ын тэр зохион байгуулалтаа хийгээд нөлөөллийн бүсгийнхаа иргэдийн нийтийн хурал нь хуралдангуут нь орж байгаа танилцуулаа саналаа авах энэ бүх процессыг үндэслээд 14 дээр засаг захиргаа байгаль орчны яам өөрөө зөвлөлөөрөө дамжуулаад шийдвэрээ гаргаж байгаа. Тэгэхээр байгаль орчны яам үүнээс цаашвал дандаа зэрэглэл 1-ийн төслүүдийг хамарч үйл ажиллагаагаа явуулах ийм нөхцөл үүсэж байгаа учраас зэрэглэл 1-ийн төслүүд байгаа. Тэгээ зэрэглэл 1-т болохоор бүх төрлийн ашигт малтмал болон цацраг үдт ашигт малтмлын олборлолт, газрын тосны олборлолт, газар тариалангийн төсөл 10,000 гаагаас дээш, жимс жимсгэн хүнсний ногоо тариалт 10,000 гаагаас дээш, 1 мегаваттаас илүү хүчин чадал бүхий эрчим хүчний төсөл гэх мэт эмийн бэлтгэмлийн үйлдвэр, тамхи үйлдвэрлэл гээд томоохон үйлдвэрлэлийн төслүүд бүгдээрээ зэрэглэлнэгт орж байгаа.